Hello guys, өнөөдрийн бичлэгээр бүгдээрээ цоо шинхэн DCU ертөнцийн анхны бүрэн хэмжээний кино Супермений тухай ярих болно. Энэхүү кино маань энэ зууны миний хамгийн өндөр хүлээлттэй байсан кинонуудын нэг. Би Fantastic Four Superman 2-ыг ер нь ижил төвшөнд хүлээж исэн. Яагаад вэ гэхээр Warner Bros компани Marvel-ийн MCU ертөнцийн амжилттай болсны дараа мэдээж өөрсдийн DC ертөнцийг үүсгэх гэж оролцсон. Тэгээд бидний мэдхээр Superman, Aquaman, Justice League, тэгээ сүүлд Flashpoint, Aquaman 2 гээд нэлийн олон киноноор мэднэ. Comic book сонирхогч, ер нь суперхеро жанр сонирхогч хүмүүс дунд DC ертөнцийн live action кинонууд ер нь муу байдгаараа алдартай. Мэдээж дунд нь ганц хоёр амжилттай сайн кинонууд байдаг. Жишээ нь Wonder Woman, Shazam 1, Aquaman гэдэг тэдгээр кинонууд нь арай илүү comic book талтай арай илүү өнгөлөг тийм байсан учраас арай илүү сайн болсон. Энэхүү шинэ Супермений кино маань ч гэсэн яг тэр одоо DNA-ээр хийгдсэн гэж би харсан. Яагаад Warner Bros энэхүү DC ертөнцийг шинээр эхлүүлж байгаа вэ гэхээр мэдээж сүүлийн хэдэн кинонууд бол үзэгчдээс ч шүүмжлэгчдээс ч тэгээд ашиг орлогын хувьд ч гэсэн ер нь жилтгүү болж эхэлсэн. Тийм учраас цоо шин өнгө төрх авчрах оруулахын тулд James Gunn найруулагчийг ерөнхий продюсер одоо CEO-оор томилоод ерөнхийдөө энэ шинэ DCU ертөнцийг тэр чигт нь одоо Kevin Feige шиг одоо базна гэсэн үг. Тэгээд энэ ертөнцийн хамгийн ихний кино Superman байсан. Тэгээд яагаад Superman байсан бэ гэхээр мэдээж Superman бол өөрөө итгэл найдвар, hope гэдэг зүйлийг represent хийдэг. Тийм учраас одоо шинэ ертөнцийн шинэ итгэл найдвар болж symbolically. Тэгээд нөгөө талаараа бас James Gunn найруулагч маань өөрөө багасаа Superman-ий маш том фэн байсан. Тийм учраас энэхүү киног маш их passion сэтгэл шингэсэн сайн кино болно гэж одоо бүгд хүлээж исэн. Тэгвэл энэхүү кино маань ямар болсон тухай одоо бүгнээр ярьцгаая. За хамгийн түрүүнд би кинонаасаа гарч ирээд ер нь бас Fantastic Four-тай яг адилхан төстэй мэдрэмжтэй гарч ирсэн. Айгүй гоё хөнгөн хөгжилтэй юм ер нь comic book-ий кино байж чадсан. Миний хүлээжсэн хүлээлтийг тийм амар давж мавж хэтрүүлжлээгүй ч гэсэн ерөнхийдөө бол айгүй сэтгэл хангалуун гарч ирсэн. Хамгийн түрүүнд магтах ёстой зүйл бол CGI гэж бодож байна. Ягаад тэгэхээр өмнөх DCEU ертөнцийн бүх кинонууд ер нь сайн кинонууд нь ч гэсэн CGI муу байдгаараа нэлээд алдартай. Тэгээд энэ кино бол аль болох практик эффектүүд ашиглахыг хичээсэн. Тэгээд тэрэн дээрээ нэмж ашигласан яг бүтэн CGI хэсгүүд нь ч гэсэн ерөнхийдөө бол маш дажгүй гоё байсан. Тэрийг бол заавал хамгийн түрүүнд магтах хэрэгтэй гэж бодож байна. Энэхүү кинон дээр маань нэлээд хідэн супер дүрүүд гарч байгаа. Тэгээд CGI сайн байсан учраас тэдгээр дүрүүд маань бас тэдгээр дүрүүдийн маань супер паверууд илүү гоё сонирхолтой харагдаж чадсан гэж би бодож байна. Тэгээд энэ кинон дээр шинээр танилцуулсан тэгээд ер нь фануудын хамгийн фэврит болсон дүр бол мэдээч Mr. Terrific байгаа. Яг DC comic book сонирхдаггүй хүмүүс бол Mr. Terrific-ийг сайн мэдэхгүй байх. Mr. Terrific нь болохоор DC ертөнцийнхаа дэлхийд ирэх 3 дахь хамгийн ухаантай хүн гэж яригддаг. Lex Luthor, Batman 2-ын ардаас. Ерөнхийдөө бол Tony Stark шиг super genius тэгээ янз бүрийн advanced технологи ашигладаг. Хамгийн түгээмэл ашигладаг юм болохоор энэ T-Sphere гэдэг юм бөмбөлгнүүд байгаа. Эдгээр нь амар юм үр ашигтай янз бүрийн тулаанд ашиглаж болно. Янз бүрийн одоо камер surveillance болж болно. Эсвэл hologram маш олон тийм олон төрлийн ашигтай үйлдэлтэй бөмбөлгнүүд маш олон бөмбөлгнүүд байгаа. Тэдний маш кул кинон дээр маш кул харагдсан. Mr. Terrific маань болохоор Justice Gang гэдэг юм 3 хүнтэй супер багийн гишүүн байгаа. Тэгээ нөгөө хоёр гишүүн болохоор Hawk Girl, тэгээд Green Lantern хоёр байгаа. Hawk Girl болохоор кинон дээр нэг үүрэг ролтой байгаагүй, бараг 2-3 сцен дээр л гарсан төгсгөлд яг тулаан дээр гарч ирсэн. Тэгээд ер нь их диалог сүртэй юм байгаагүй. Green Lantern бас ер нь төстэй. Гэхдээ
арай илүү сонирхолтой байж чадсан гэх юм уу. Бидний мэддэг Hal Jordan-ы Green Lantern биш, энэ болохоор Guy Gardner гэдэг комик дээр хамгийн новшийн хогийн зантай Green Lantern гэдгээрээ алдартай. Тэгээд энэ кинон дэр ч гэсэн жүжигч нь яг тэр хогийн новшийн гар гэдэг vibe-ыг амар гоё өгч чадсан гэж бодож байна. Энэ Green Lantern тоглосон жүжигч нь маань James Gunn найруулагчтай маш олон кинон дээр хамтарч ажиллаж исэн. Тэгээ сүүлд Guardians of the Galaxy 3 дээр нэг ийм дүр дээр тоглодог. Тэгээд энэ дүр дээр энэ Green Lantern-ы дүр дээр бол маш гоё таарсан санагдсан. Кино маань яг сторины хувьд бол маш классик Супермений стори юм шиг санагдсан. Lex Luthor Суперменийг одоо ямар нэг байдлаар алах гэж одоо хичээж байгаа. Тэгээ тэрийг нь Супермен зогсоож байгаа нэг юм энгийн стори байсан. Надад маш их анзаарчихсан зүйл нь ер нь маш их cheesy гэж ярьдаг шүү дээ. Бясалгатай хэсгүүд их байсан. Гэхдээ тэр нь нэг тийм хитрхи одоо cringe эсвэл юм сонирм awkward болгохоор тийм их cheese бол байгаагүй. Сая тэр Fantastic Four дээр ч гэсэн энэ кинон дээр ч гэсэн яг тэр зөв хэмжээний cheesiness-ээ олсон юм шиг санагдаж байна. Мэдээж суперхеро кино учраас акшн хэсгүүд олонтой байсан. Тэгээд акшн хэсгүүд бол үнэхээр entertaining, сонирхолтой, CGI би сайн байсан гэж хэлсэн. Тийм учраас акшн хэсгүүд бол үнэхээр гоё байж чадсан. Киноны дунд хэсэгт ийм том кайжу мангастай байлд тулдаг хэсэг гарч байгаа. Тэр хэсэг CGI бас үнэхээр сайн харагдчихсэн. Нэг кино сонирхдаг хүмүүс бол мэдж байгаа одоо өдрийн цагаар болж байгаа үйл явдал дээр CGI хийх айгүй оройн цагаар CGI хийхээс илүү хэцүү байдаг. Энэ кайжу байдал бол яг энэ киноны CGI хэр сайн болсныг яг тодтогч өгч байгаа байх гэж бодож байна. Ер нь ийм одоогийн орчин үеийн жижигэн асуудлуудыг шүүмжилсэн юмнууд гарсан. Гэхдээ тэр нь бас нэг тийм detailed ийм нарийн ширийн бол байгаагүй. Ерөөхдөө бол тэр cheesiness-тэйгээ холилдоод ингээд ийм энгийн simple байлгасан гэх юм уу. Киноны маань villain буюу эсрэг талын дүрүүд ямар хөө байсныг ярив. Энэхүү кинон дээр маань 3 эсрэг талын дүр байгаа. Мэдээж хамгийн том толгой болох Lex Luthor, тэгээд түүний баруун гар Ultraman, тэгээд зүүн гар The Engineer гэдэг дүр байгаа. За энэ гураас The Engineer гэдэг дүрийг бол би ер нь сайн мэдэхгүй. Би анх энэ кино зарлагдахад л олж мэдсэн. Тэгээд анх хараад Silver Surfer-тай айгуу төстэй дизайнтай мэн гэж харж исэн. Энэ кинон дээр болохоор ер нь хамгийн сонирхолтой, миний хамгийн их сонирхлыг татсан дүр байж чадсан. Супер павер нь болохоор ерөнхийдөө Blue Beetle-тай айгуу төстэй янз бүрийн өөрийнхөө биенээс зэвсэг одоо гаргаж чаддаг. Blue Beetle-с ялгаатай юм нь өөрийнхөө биеийн бүтэн ийм нано технологи болцсон гэх юм уу. Тийм дүр байсан. Надад айгу таалагдсан. Харин Ultraman болохоор Boys-ийн комикийг мэддэг хүмүүс байвал яг Black Noir-тай айгу төстэй ашигласан. Boys-ийн комик дээр яадаг вэ гэхээр Homelander цагаан ордныг эзлээд ерөнхийлөгчийг алаад тэгээд Butcher-тэй одоо сүүлийн тулаан хийдэг. Тэр дундуур Black Noir гарч ирээд өөрийгөө Homelander-ийн клон байсан гэдгийг одоо илчлээд тэгээд Homelander-ыг алдаг. Яг тэрнтэй төстэй маягаар Ultraman-ыг ашигласан юм шиг санагдсан. Тэгээд яг Ultraman маань комик болон анимашн ертөнцийн дээр болохоор зэрэгэлдээ ертөнцийн хорон санаатай Супермен байдаг. Тэгээ өөрөө ийм Crime Syndicate гэдэг нэртэй ийм гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч. Харин энэ кинон дээр болохоор Ultraman маань яг Lex Luthor-ийн одоо баруун гар жинхэнэ muscle буюу жинхэнэ одоо өдөртдөх хүүхэлтэй болж гарч байгаа. Lex Luthor-ыг би бол ер нь Joker-ийн хэмжээний сонирхолтой эсрэг талын дүр гэж боддог. Энэ дүрд Nicholas Hoult жүжигчин тоглосон. Сүүлд Nosferatu дээр айгүй сайн байсан. Тэр нь надаас таалагдсан. Энэ кинон дээр би анх Lex Luthor-ийн дүрд зарлагдахад нь бас жоохон итгэлгүй байсан. Тэгээд яг киногоо үзсний дараа надад бол таалагдсан. Яг өгөгдсөн материал дотроо бол яг Lex Luthor-ыг хангалттай сайн авилуулж чадсан гэж бодож байна. Харин яг кино зохиолынхоо хувьд киноны ихэнх хэсэгт бол айгүй гоё сонирхолтой Lex Luthor байж чадсан. Харин төгсгөл хэсэг рүүгээ арай тийм
одоо арай сул дорой юм шиг санагдсан. Арай л юм софт юм шиг харагдуулсан санагдсан. За эцэст нь Супермен болон Супермен эргэн тойрон хүмүүсийн талаар жоох ярив. Мэдээж энэхүү кинон дээр маань цоо шин Супермен буюу Дэвид Корнсвет жүжигчний Суперменийг бид харсан. Өмнөх DC EU-гийн бидний мэд Хенри Кавиллийн Супермен бол арай тийм эмо тэгээд бас арай тийм evil болчих гээд байгаа юм шиг тийм талдаа. Энэ Супермен болохоор айгүй өөдрөг тэгээ бүх юмыг одоо өөдрөгөөр хардаг. Кинон дээр маань дөнгөж одоо Супермен болоод 3 дахь жил нь болж байгаа. Тэгээд шинэхэн байгаа учраас ч юм уу яг тэр оптимистик зан чанар тэгээ итгэл найдварыг хүмүүст өгөх гэсэн тэгээд акшн тулааны эсгүүд дээр аль чадхаараа л одоо хүмүүсийг аварж байгаа. Тэгээд антитик хүртэл аварж байгаа. Тэр эсгүүд нь бол үнэхээр гоё байсан. Дэвид Корнсвет жүжигчин яг Супермен, Кларк Кент гэдэг хоёр дүрийг яг гоё сэтгэл хүртэл гаргаж олж чадсан. Би бас анх жүжигчнээ харчаад бас эргэлдчихлээсэн. Хенри Кавиллыг би кинонуудын шүмжилдэг ч гэсэн яг Хенри Кавиллийн яг Суперменд дуртай. Тэгээ бас энэ шинэ Супермений маань шинэ өмсгөл сүйт нь айгу гоё санагдсан. Одоо ер нь комик accurate талдаа нөгөө бандаж нь гаднаа байдаг өмсгөл нь гоё харагдчихжээ. Айгу гоё өнгөлөг. DCU дээр болохоор ер нь жоохон юм саралт өнгөө алдсан юм шиг өмсгөлтэй байгаад байдаг. Тэгээд Супермений love interest Lois Lane надад баг зэрэг ядаргаатай санагдсан. Гэхдээ одоо өөрийнхөө дүрийнх нь гол мөн чанар нь тэр учраас бас окей гэд өнгөрөөж болохоор юм шиг санагдсан. Jimmy Olsen бас энэ кинон дээр жижигхэн саб плот явж байгаа. Тэгээ Jimmy Olsen өмнөх DCU дээр баг гардаггүй шууд өгчдөг ч үлээ тэгж санагдаад байна. Jimmy Olsen болохоор комик дээр ер нь бол Clark Kent-ийн хамгийн одоо ойрын дотны найз бас айгүй Lois Lane шиг шаргуу одоо сэтгүүлч гэж гардаг. Энэ дээр бас Jimmy Olsen-ыг айгүй гоё хөгжилтэй харуулсан нь гоё байсан. Мэдээж одоо энэ Суперменийг одоо Супермен болоход нь нөлөөлсөн хамгийн том хоёр хүн бол мэдээж өсгсөн аав ээж хоёр нь. Тэгээд энэ кинон дээр аав ээжд нь тоглосон жүжигчд айгүй хөөрхөн бүрэг жихэн жүжигчний маань аав ээж хэрэг авчираад тоглолцсон юм шиг айгүй гоё. Халуун дулаан мэдрэмж өгсөн хэсэг байсан. Тэр аав ээжтэйгээ уулздаг хэсэг. За тэгээд кино маань ерөнхийдөө бол надад маш их таалагдсан. Мэдээж тийм мастерпис үнэхээр гайхалтай давтагдшгүй кино энэ төр бол байгаагүй. Гэхдээ одоо шинэ ертөнцийн шинэ эхлэл, шинэ итгэл найдвар болж гарсан киноны хувьд яг тэр зорилгоо бол хангалттай сайн биелүүлсэн гэж би бодож байна. Джеймс Ганн найруулагч маань DCU ертөнцийнхаа эхний одоо фейзийг Gods and Monsters гэж нэрлсэн байгаа. Дараагийн кино маань Супер Георлийн кино гэж зарлагдсан. Киноны маань төгсгөлд баг зэрэг тийс хийгээд өнгөрөөж байгаа. Энэ ертөнцийн цаашаа амжилттай болоосоо гэж хүсэж байна. Би Marvel дуртай шиг бас DC Comics маш их дуртай. Цаашдаа улам сонирхолтой гоё бүтээлүүд гарна гэж найдаж байна. Хөө шинэ Супермений кинон дээр би Letterboxd дээр 3.5 үнэлгээ өгсөн. Тэгээд үзээгүй хүмүүсээ байвал үзээрэй гэж зөвлөмөр байна. Үзсэн хүмүүс байвал коммент доор сэтгэлээ үлдээгээрэй. Энэхүү бичлэгийг үзсэнд баярлалаа. Дараа уулзлаа. Түр баяртай. Bye.